1957-оос 1960 онд Дархан шарын голын сав газар Чулуун нүүрсний төмрийн хөдрийн орд нээж өсөн төвхтэй. Сайн чанарын шохой, цементийн чулуу, тоосгоны цагаан шавар, модны нөөц, элс зэрэг барилгын үнэт материал илбгэ. Энэ нутагт анх 1959 онд Атар газар эзэмших сангийн аж ахуй байгуулагдахад намын урилгаар залуучууд ирсэн бөгөөд Монгол Ардын хувьсгалт намын 14-р их хурлаас баталсан улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх 3-р 5 жилийн төлөвлөгөөнд Дархан нутагт иж бүрэн үйлдвэр баригдах томоохон зорилтыг дэвшүүлэн тавьсан билээ. Ийхүү манай улсын аж үйлдвэр соёлын томоохон төв Дархан хотыг энд байгуулахаар шийдвэрлсэн юм.